Өнөөдөр зэгцлэх маргааш өрсөлдөгчийн доор үлдэнэ. Сонстоо та борлуулалтаа өсгөхийг хүсэж байгаа бол энэ гурвыг одооноос зэгцлэх ёстой. Эхнийхт нь лид арчилгаа гэж нэг зүйл байгаа. Хүн болгон дээр өөрөө гүйж байгаа өдөржин шүнжин хөөцөлтөд яваад байвал та ядраад унана. Тэгээ нэг л өдөр яагаад борлуулалт муучж байгаа гэдэг ингээд нэг ангаагаад гайхаад идэг. Тэр хэрэглэгч чинь ганцхан уулзсны дараа шийдвэр гаргахгүй. Дахин тэр үн цэнээр нь тийжээч худалдан авахч болдог. Энэ ажлыг урсгалд нь оруулж чадахгүй. Тэр чаддаг нөхдүүд таныг булшлаад өнгөрнө. Хоёрдугаарт нь шинэ харилцагч гэж. Хүн танаа бүтээгдэхүүн үйлчлэгч чинь сонгоод орж ирэхэд энэ газар бэлэн юм байна. Надад итгэл төрж ийн гэж бодогдох ёстой. Тэгэхгүйгээр хүн болгоныг шинээр ирэх болгонд нь эхнээс нь сандраад ажиллаа хийгээ гүйдэг уучлаарай та брэнд биш зүгээр л тоглоомын нэг жижиг туслах дүр. Хүн эхнийхээ өдрөөс л үн цэнийг мэдэрч иж дахиж ирдэг. Гуравдугаарт нь контент түгэлт гэж зүйл байна. Та өнөөдөр постоо өөрөө гараараа тавьж сууж маргааш өөр сүлжээд яг ижлэгэн хулгай сууж байгаа. Ингэж яваавал бизнес чинь таныг унтж явах үед хамт унтчил байдаг. Харин жинхэнэ бизнес хүн унтж явах үед ажиллаж идэг. Танаа контент дэлгүүрийн чинь нүүр царай. Тэр нүүр царай үргэлж таны өмнөөс ярьдаг байх ёстой.